Олон дагагчид усан онгоцныхоо дотоод талыг үзүүлээч гэж зөвлөлт гаргасан. Түүний дагуу одоо усан онгоцныхоо дотоод талыг үзүүлье. Юуны өмнө энэ бол Францын тансаг усан онгоцны нэг Ponon гэдэг компани. Энэ ponon.com хаягаар ороод энэ усан онгоц төрхийн аль үндэс рүү явдаг, ямар чиглэл рүү явдаг, ямар үнэтэйг гэлэнгүй мэдээлэл авч болно. Хүмүүс бас энэ аяллаа үнийг сонирхсон. Бид энэ Антарктикийн дэд арлуудын аяллыг 2 жилийн өмнө 30% хямдралтаагаар захиалсан. Тэгээд хямдралын дараа нэг хүн 12,000 евро олсон. Яагаад ийм хүнтэй байдığım бэ гэхээр судалгааны аялал учраас оройд байгалийн судлаачд байгаа. Тэд байгалийн судлаачдын одоо цалин үйлчлэгээний мөнгөнд бид төлнө. Тэр үнэндээ орсон байгаа. Хоёрдугаарт хүн бараг очтгүй ийм арлууд руу очсон байгаа бид нар. Зарим арлууд бол жилд 2 усан онгоц оруулдаг. Тэгэхээр энэ арлууд дээр очдог зөвшөөрлүүд нэг үнэтэй байдаг. Энэ бүх одоо үнэн энэ зардалтанд тусгацсан байна. Тэгээд 3-дугаарт нь бол хоол нь мэдээж хэрэг их дээд зэргийн хоолтой 5 оттой зас бодлоо хойш ийм нарийн сайн хоолтой Францын өөрөх нь алдартай тийм хоол. Тэгээд бас энэ үйлчлэг хоол их өндөр жишээлбэл зүгээр нэг одоо өрөөнд бол одоо 6 төрлийн дэрнээс сонголт хийж авч болох гिचээд ч юм уу тийм тансаг үйлчлэгэнд ордог болохоор юм үнэтэй байдаг. Энэ онгоцны бас нэг давуу тал нь гэвэл 264 зорчигч явах тийм Батамстай онгоц энэ удаа 160-аад зорчигч явсан. Тэгээ бараг 260 зорчигчд нэг хүн ногдох тийм их үйлчлэгээний хүн энэ онгоцонд явдаг. Нөгөөтэйгүр энэ аялал маань жирийн усан онгоцны аялал биш. Шинжилгээ судалгааны экспедиц учраас бас энэ бас тусгай гэж тооцогддог. Хэрвээ том одоо энэ жижиг арлуудад бол 500-аас дээш жуулчинтай зорчигчтой усан онгоцыг бол оруулахгүй. Зөвхөн одоо гадуур нь явж үзнэ 500-аас доош усан онгоцуудыг бол жижиг арлууд руу зодиак буюу усан цаваар явуулна. Зарим арлууд бол оруулахгүй 300-аас доош гэдэг нэг хязгаарлалт тогтооцсон байгаа. Нэг арал дээр хэдэн оруулах нь нарийн хязгаарлалтай арлыг хамгаалдаг зорилттой. Антарктикийн дэд арлуудын аялал яагаад ийм үнэтэй цөөн цөөхөн очдог вэ гэдэг талаар ийм нэг мэдээлэл бидэнд өгсөн л доо. Жишээлбэл одоо Галапагос арал дээр жил дунджаар 267,000 жуулчин очдог юм байна. Антарктик твд 120,000. Эверестийн бейз одоо гол суурин кампэд 37,000 хүн очдог. Түүнээс 690 хүн Эверестийн оройд гардаг юм байна. Гэтэл Антарктикийн дэд арлуудад одоо Снэрс гээд аралд жил дунджаар 1500 хүн очдог. Тэр Bounty Antipode гээд аралд жил дунджаар 1000 хүн очдог. Macquarie аралд жилд дунджаар 1800 хүн оруулдаг. Campbell and Auckland арлуудад бол 1500 хүн оруулдаг юм байна. Тийм учраас энэ их тийм ховор сонирхолтой ийм онцлогтой ийм аялал байгаа юм байна. Шууд 6 цагаас эхлэе. Энэ ингээд observatory тэгээд Чүкэтин үрээсэд энэ хүн хараад тэр энэ салхин тест өгөх чинь ийм амарстай байна. За энэ ингээд юу вэ? Интернет өөрөө байна. Ном байна. Энэ номын сан айгуу гоё. Дандаа далайн аялал хадал явдалтай юм зохиолын ном байгаа. Энэ номыг ингээд аваад уншаад үзэж амарч болно. Мөн энэ хөзөр тоглоно. Хөзөрний ширээ байна. Орой энд пиано тоглоод ундаага уугаад амарна. За би нэг гадагшаа гарч үзүүлж чадахгүй маш их сэтгэлтэй багш байна. Нэг олон давхар дэшигээ хаалттай. Эвэ тийм байна.
Яг одоо актер хэлэхдээ бас учраас хэлсэнгүү энэ ингээд манай бар байна. Well, you know, things even really. Зургаан тавхрын зочдын коридор явчихна. I recorded it, huh? Yes, it's natural. The perspective over here. Та нар харж байгаа бах нүүдэн дээр бүгдэнд нь усны гутал аяллахаас өмнө өгдөг. Энэ усны гутлыг арал дээр гарахтаа өмснө. Мөн дээр нь энэ авралын бүслөр байгаа. Хэрэв усны тунах юм бол энэ бүслөр том болоод тэгээд усанд живхгүй гэсэн үг. За ингээд 6 давхрын нэг өнцгт нь ажиглах талбай байсан. Нөгөө өнцгт нь ийм зургийн хоолны газар байгаа. Энэ ингээд орой хоолнд хүмүүс бэлдэж байна. Энэ бас сахилгаан шаттай. За ингээд хоолны газар. Тэгээд ийшээ гарахгүй жоохон хаацсан баг шиг байна. Үгүй байна. За. Ийшээ гараад бас дулаан хойдол энэ дээр хоол идэж болно. Тэгээд энд усан сан байгаа. Одоо давалгаад учраас усан сан хаасан. За ингээд сонгоцны сүүл байна. Францын туг. Энэ дээр бас бар байгаа. Энэ шатар дэшээ байгаа дээр бас бар байгаа. За тэр барыг үзүүлээд явах тий. 6 давхраас доошоо буугаад 5 давхарт ирж байна. За 5 давхарт юу гэдэг вэ? Тийм. 5 давхрын энэ спа байгаа. Энд массаж шин нэмэлт төлбөртэй шүү. Тэгээд энд за ингээд энд 5 давхарт энэ хамаам байгаа. Энэ тохиолдолд зочлсон байна. Давлгаа ихтэй учраас хамаам ажиллаагүй юм байна. Энэ ингээд биеийн тамирын дасгал хийдэг фитнес ёр байгаа. Ингээд ус тэр энержи бар байна. Энэ дасгал хийгээд нэг далаа хараад дасгал хийж айгүй гоё. Ихэр тансаг. Одоо нөгөө бас давлгаа ширүүн байгаа учраас хүмүүс гэмтэж магадгүй дасгалаа хийгээгүй байх шиг байна. Аялын явцад мэргэжлийн зураглаач байгаа. Тэр мэргэжлийн зураглаач хүмүүсийн өсөлтөөр бичлэг хийн, видео хийн, зураг авна. Тэгээд энэ компьютерс өөртөө сонгоод зураг авна. Энд хүүхдийн өрөө байгаа. Энэ хүүхд өрөөнд зорж гэнэ үгүй тий. Төрөлхтөн тоглоом. Бас хүүхдүүд кино үзэж болно. Манай онгоцны нэг хүүхд бүр нь явдгүй ма. Энэ удаа зөвхөн 3 хүүхд явж ийн лээ. За ингээд энийг харж байгаа энэ өрөө одоо коридор болгонд юм байгаа. Энэ хэр биеийн муудаад доторыг оргоод бөөлчих юм бол энэ уутнууд ингээд бэлэн байж идэг. За 5 дугаар давхрын коридор явж байна. Hello. Тэгээ энд хүмүүс харж байгаа. Бас ийм аяллаа оролцож байгаа хүмүүсд ийм куртэг өгдөг, бэлгэлдэг. Энэ куртыг бол бид өөрсдөө дурсгал болгоод аваад явна. 5 дахь давхрын бриж гэж байгаа. Энэ нөгөө
усан онгоцны залуурчид суудаг ийм энийг би нэг шорт бичлэгээд reels дээр тавьсан байгаа. Энэ ингээд энэ усан онгоц ямар усан онгоцны газар сууж исэн тийм бүх юмуд байгаа. Энэ гоё. Энэ брижнүүд дандаа юм олон улсын портууд, зогссон портууд юм туршлын самбарт өгсөн байгаа. Hello. Бит нараа ингээд бриж гэдэг юм ба нарийн нэр. Энийг гарчиж хүмүүс өрдөж болно. Манай капитан ч тасгал хийж. Not капитан. Профессионал. За. Би ч одоо нэм бичлэг хийж сураагүй юм юм. 4 давхарт гарч ирлээ. Энд манай өрөө байгаа. Манай өрөө одоо хальт толиул чи үзүүлчихье. За ингээд картаар хонголгоод өрөө юм байгаа. Энэ угаалгаа юм ирсэн биш ямар хурд угаацсан. За энэ ингээд ариун цэр өрөө тусдаа. Тэгээд энэ ч энэ ингээд нуур гарын хажуу талдаа усанд ордог түвштэй юм байгаа. За энэ ингээд хуцсны шкаф. Энд бас ингээд хуцсны шкафтай бас мөн нууцлалтай хайрцаг байгаа. Энэ бүх өрөөнд энэ дэлгэц байгаа. Энэ дэлгэцэн дээр одоо яг хаана явж байгааг харуулна. Бид нар энэ дүүнэтнээс Шинэ Зеландын дүүнэтнээс гараад тэгээд ингээд зэрэгцэн байнга солигддог. Одоо энэ хөлөө онгоцны цагаар бол 6 цаг 26 минут 26 оны 1 сарын 9 байрлал бас ингэж цаана. Тэгээд яг хаашаа явж одоо ингээд бид нар энэ дүүнэтнээс гараад энийг тойроод Шинэ Зеландыг тэгээ ингээд 6 харлаар авсан байна. Хамгийн доод нь Антарктидад ойрхон. Тэгээ одоо бид нар энэ байрал өнгөрөөд сая тэр антипод арлаа өрнө. Одоо бид дүүнэтэндээ босоод явж байна. Энэ Австрал. За нэг кофе цааны машин байна. За ингээд энэ өрөөний юм тоглог. Одоо на балкон бас гадаа ширүүн байгаа да. Өнөөдөр амир тавлаа их байна. За 3 давхарлаа 4 давхраа дуусаагаа бид нар чинь. Дөрөв давхрын энэ үзүүрт нь театр байгаа. Энэ танхимд цолыг одоо энэ чинь нэрээ маргааш айлын програм шүү. Энэ театр төглөө 8 цагаас стретчинг йога хийн. Өдөржингөө янз бүрийн төрлийн арга хэмжээ зохион байгуулалт нь ингээд байгаль судлаачид 20-д байгаль судлаач тавьж байгаа. Тэд нар цаас, мөс, шувуу, оцон шувуу, халим, замаг энэ байгалийн бүх төрлийн талаар бидэрт зөвлөгөө өгч хичээл заадаг.
Тэгээд дараа нь оройн энэ бас концертуудад тоглоно. За ингээд хоёр давхар руу явцгаая. Тэгэхээр би хоёр давхар хойсон. Цаана хоёр давхарт хүлээ авалт байгаа. Энэ ресепшн манай ресепшн. Хоёр давхрын бүгд цаадлын өнцөгт эмнэлэг байгаа. Тэгээд бас энэ ингэж гарч болдгийг. Одоо давлгаа маш их байгаа учраас энийг хаацсан байна. Хүмүүс гарч аюултайгээд энийг хаац хоёр талд ийм тавцсан байдаг. Тэгээд ийшээ яваад энэ гол бар энэ ингээд олон үндэсний манай байгаль судлаачид байна. Олон үндэстэн байгаа. Тайван, Австрали, Англи, Хятад, Шинэ Зеланд гэдэг. За ингээд ишүүр энэ дороо энэ ингээд доор хоолны гоо ресторан байгаа. Тэгээд дараа үзүүлчих хаацсан байна. За энэ ингээд бид нар төгөө бүгдээнд нэг олон удаа ашигладаг усны савг нь тэр савнд нэр усаа дүрж авна. За энэ ингээд далайн амьтдын талаар тайлбар зургийг өгсөн байж байна. Энэ олон шууд тийм ээ. Энэ ингээд өнөөдрийн бүх арга хэмжээнүүдийн зардал гардаг. Энэ дэлгүүртэй энэ дэлгүүрээс ингээд янз бүрийн зүйл өөртөө сонгоод авч болно. Аяны зориулалтаа хувц хэрэгсэл энэ зардаг. Тэгээд энэ бар байгаа. Бид лекц сууцаа байгаа. Look at what joy. That's well done, it's your eye like a big hit. За ингээд хоёр давхрын өнцөг энэ бас гарч болно. Энэ сууж болно. Бид нөгөө харалтай гарахтаа та нар харсан баг. Ийм цуглараад тэгээд өлтгүүлээд доошогоо ингээд ороод тэгээд энэ маргааш энэ бүгдээрээ авчаа. Энэ тавсаа бид заримдаа суу. Тавлаа олстой. Наа. Манай цогоож айгүй мундаг цогоож өдөр болгон төрөл бүрийн сонин хоол хийн. Энэ хоньны мах ба шүү дээ. Хоргоны мах. Маш олон төрлийн хоо байна да. Энэ десерт амтангийн бас төрөл бүрийн хоол байна уу. Хоолны сонголт бол үнэхээр мундаг. Энэ онооны онгоц. Гой. Төрөл бүрийн утсан түүхий загсууд байна. Салаатны бар байна. Мах. Шинэ Зеландын авалт арлаар
Чуан сэлжвэн татлын тойрч хэлнэ. Энд хүн баг ирдгүү тоо хат тэгээд өөрөөр соосоор тойрч үзсэн. Энэ хүн ирдгүү учраас их олон төрлийн шууд амьтанд амьдардаг гинэ. Hoş. Хоёр 7 хоногийн Антарктикийн дэд арлуудаар хийсэн ажил маань үүгээр өндөрлөж байна. Бид Шинэ Зеландд Дүнэтэн дотор дараад ингээд амжилттай орж ирж байна. За энэ ингээд Албатросын амьдардаг олон байгаа. Эдгээр та харж байгаа аюу холоос ингээд холоос энэ шаг Корморан. Альбатрос тийш өгчлөө. Одоо энэ дээр Альбатрос дээр энэ шаг гэдэг шүү. Корморан гэж. Дээр нь Альбатрос. Цагаан толгоос радио цагаан. Саний юм байна. Манай онгоцыг хоёр талаас нь ийм жижиг онгоц ирээд татчихна. Байж байгаа газраас нь хөндлөнгөөр нь ингээд татаад гарчдаг юм байна.